За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли тараад ээлжид мэргээрээ уулзаж байна. За өнөөдрийн маань мэргийн сэдв таныг ер нь хүмүүс яг хараад те яг юу гэж боддог вэ? Хайртай өмчинч байж болно, те хамт олончинч байж болно. Тэгэхээр ер нь бол өөрсдийнхөө сайн талыг өнөөдөр сонсцгоё гэж шийдлээ. За ингээд channel-ыг маань дэмжиж subscribe дарж байгаа хүмүүстээ мэдээж ирэх баярлалаа. Subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай гэж хэлье. За ингээд бүгдээрээ мэргээ эхлүүлцгээе. За групп 1-ийнхний маань 1-р группийнхан маань sensitivity. За 2-р групп маань environmentalist. 3-р групп books гэсэн ийм гоё картууд маань гарч ирлээ. За ингээд групп 1-ийн маань сонголт энэхүү сонголтын карттайгаа. За групп 2-ийн маань сонголт яг групп 3-ийн маань сонголт books гэсэн ийм сонголтууд гарч ирлээ. За ингээд хамгийн их таалагдаж татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За групп 1-ийн маань уншлага эхэлж байна. За групп 1-ийн маань хүмүүс те ер нь бол маш мэдрэмж өндөртэй хүмүүс байна гэж хэлнэ. За мэдрэмж бол гоё те гаднах төрхөө үсгэдгээ аюу гоё ингэж нэг те гоёмскоор ингэж янзалдаг, ороодог төрөл бүрийн өнгөөр хувирдаг ч юм уу те магадгүй гоё дижин хувцалдаг байх магадaltaй. За тэгтээ бүгдээрээ яг одоо те мэдрэмж гэдгийг тэр хүмүүс маань яг яллаар нь харж байгаа бүгдээрээ мэргэлж үзцгээе. За групп 1 Two of Pentacles. Queen of Pentacles. Oops. High Priestess. Two of Swords. The Three of Pentacles. Four of Pentacles. King of Swords. За Sun, nice. Сүүлийн карт бол үнэхээр гоё. Агуул одоо тийм яг бүхэл бүтэн яг эндгээр хүзрүүдээ ер нь бол батсан хүзэр маань Sun гэсэн карт гарч ирлээ. За үнэхээр гайхалтай. Групп 1-ийнхний маань одоо хүнийг за мэдрэмжтэй гэж харахаасаа харж байна. Дээр нь бол маш олон ингээ хүндтэй гэрэл гэгээг өгдөг, гэрэл түгээгч тэ одоо нэг ийм хүмүүс идэгч ажил дээрч бай тэ ер нь ингээл гэртч бай ингээд ороод ирэхэд айгуу гоё тийм эерэг энергитэй эргэн тойрныхоо хүмүүсийг аз жаргал өгч чаддаг ийм хүн байна. За мэдээж эерэг бас нөгөө нэг жоохон ингээд сүрэг ч юм уу те нэг тийм ганц хоёр карт гарч ирсэн байна. Энийг бүгдээрээ дараа нь тайлбарлая. Яг ямар юмтай овцолтож гарч ирэх нь гэдгийг бүгдээрээ харцгаая. За Queen of Pentacles энэхүү карт маань бол ер нь бол маш гоё юм инрэнгүү, нэгүүлсэнгүү те айгуу гоё юм эрхэмсэг. За ер нь бол ингээд байгаль дэлхийн их гэж ярьдаг. Танд бол ингээд бүртээ айгуу гоё ихтгэл хүлээл гэж болохоор ер нь бол одоо байгаль дэлхийгээсээ та бол бас айгуу гоё юм энерги авдаг. Тэр магадгүй тэр энергийг хүмүүстэй ингэж гоё те саан байдлаар ингэж гоё ингэж хуваалцдаг ийм хүн байх магадлал маш өндөрөө. Ер нь бол яг Queen of Pentacles карт маань одоо байгаль дэлхийн их гэж баг хэлж болохоор ийм маш гоё карт байдаг. Амлсан бол гоё амлсандаа хүрч чаддаг. Тэ хүнд бол
нэг худлаа тий хуурмаг дүр эсгээд байдаггүй. За High Priestess карт маань гарч ирсэн. Ийм карт маань за King of Swords карттайгаа ерөнхийдөө бол гоё цухтаа бол уншигдаж болно. Яагаад тэгэхээр High Priestess маань та бүхэн маань харж байгаа тийм нүдээ ингээ анчсан за ингээд third eye гэж ярьдаг шүү дээ. Гурав дахь нүд маань ерөнхийдөө айгуу гоё гэрэлтэй. Тэгэхээр хүмүүсийг бол ингээд маш ингээд сайн уншдаг төрлийн бах магадлалтай. За энэхүү карт маань ер нь бол юу гэдэг 6 дахь мэдрэхүү гэж ярьдаг шүү дээ. Ерөнхийдөө тэр мэдрэхүү бол нэлээд хөгжсөн ийм хүмүүстээр гарч ирдэг. За дээр нь King of Swords карт маань маш их гоё ингээд нөгөө хитийн тэ нөгөө одоо стратегч тэ маш гоё ингэж нөгөө одоо энэ хүн бол одоо ингээд сууж байгаа те өндөр дээрээс ингээд бүхнийг харж ийн гэдэг чинь ер нь ингээд амьдралын жижиг сажиг зүйлийг ингээд те анзаараад яваад ахаасаа илүү айгүй тийм дотоод ингээд нэг хүч чадлаа айгүй мэдэрчихсэн дээр нь маш их тийм зүн совинтой. За энд ингээд хэрэг байгаад байна те хэрэг байна, шашгуу байна. За энэ хүн маань ямар ингээд те алс хитийг бодож байна те тэгэхээр за мэдрэмж бол мэдрэмжтэйгээс гадна маш баяр баясгалантайгаас гадна дээр нь зүн совинтой ийм хүн гэж хардсан байна. За гайхалтай. За тэгээ байгаль ихтлгээтэйгээ айгүй тэгж коннект хийж чаддаг те тэндээс айгүй гоё ингэж энергийг авч чаддаг ийм хүн байгаад байна. За яг нөгөө нэг ганц нэг жоохон юу карт нь болохоор энэ Two of Swords карт маань байгаа те. Заримдаа яг ингээд таныг өнөөдөр бол дандаа гоёыг хийлнэ гэж ингээ ярьсан боловч яг энэ хөө карта ерөнхийд нь тайлбарлчих. Энэ карт бол яг энд одоо ингээд хэрэг байж гэн те энд хэрэг энд дахиад хэрэг те хэрэг бол зарим тохиолдолдоо таны ингээд те нөгөө нэг харах үнцгийг жоохон ингээд нэг болонгортуулчаад байдаг байх магадaltaй тэгэхээр энэ дээр бол яг яг л нөгөө нэг өөрийнхөө аягүй тийм дотоод те гэгээлэг энэ зан чанарыгаа илүү гоё өнгөрч явдаг гэж бол хэлнэ. Яг энэ бол нөгөө нэг Two of Swords Two of Pentacles гэдэг энэ хоёр карт маань ерөнхий нөгөө нэг илэрлэл нь болохоор яг нөгөө жоох ингэж одоо шийдвэр гаргахдаа аль талыг ерөнхийдөө аягүй сайн бодож тэ ингэж нөгөө логикоор шийдвэрээ гаргаж чаддаг. Тэгээ нэг талыг ингэж баримталтгүй буюу нөгөө мэдрэмж гэдэг чинь энэ байгаа байхгүй тий. Ер нь бол сайн талыг ч харна, бас муу талыг нь ч ер нь бол харж чаддаг. Тэгээ эцсийн бүлдүндээ бол маш гоё зөв шийдвэрийг гаргаж чаддаг байх магадaltaй ийм байна. За Three of Pentacles карт маань ер нь бол яг нөгөө ажлын хамтралын юм карт гэдэг. Тантай одоо тий ингээ бусад хүмүүс ингээ гоё хамтарч ажиллахдаа айгүй гоё маш таатай байдаг. Ер нь бол айгүй тийм одоо багаар ажиллахдаа маш сайн байж болно. Хамтрагчд ч юм бол тэ нэг зүйлийн ард гарахтаа бол өөртөө ч баг болж хамтарч ажиллахдаа маш их дуртай байдаг. За Four of Pentacles карт маань ер нь бол яг хүмүүс таныг яаж чаддаг вэ гэхээр юм нь ингээд нэг тийм тэ тэгшэрчихсэн анхдагч хэрэгцээгээ гэх юм уу ерөнхийдөө бол ингээ хангацчихсан. За тэгээд цааш ер нь бол ингээд тэр тийм учраас бас ингээд айгүй тийм сүрхий те ингээд чадвартай хүн гэж ингэж хардаг байна. За Six of Cups карт маань ер нь бол та бүр ингээд айгүй гоё юм байна. Ийдэг те хүмүүст маш юм гоё найрсаг ханддаг. За Nar картны дараа гарч ирсэн гэдэг чинь угаасаа л ер нь бол те айгүй гоё юм юутай. Хүмүүст тийм өгөөмөр сэтгэлээр хандаж чаддаг. За бас ингээд те Page of Cups хайрыг гоё санал олгож чаддаг. Өөрөөсөө ингээд те маш гоё юм нөгөө энергийг ингэж цацруулж чаддаг. За ер нь бол маш юм гал те ирээдүйн одоо ер нь бол одоо Three of Wands карт маань ер нь бол маш юм гал энергитэй те ер нь бол юмыг ингэж хийж турших юм сонирхолтой ирээдүйд ингээд маш олон зүйлийн талаар одоо тэгээ суралцах ч юм уу те тийм чадварыг бол илэрхийлнэ.
За ер нь бол тэгэл маш олон сонирхолтой өөр дээрээ маш гоё юм шинжилтийг хийж чаддаг тим хүмүүс байгаа да. За тэгээд эцсийн бүлэгтээ бол сан карт маань энэ бүх энергийг базна. Та бол тэ гэрэл түгээгч маш юм аз жаргалтай. Танаас хүмүүс гоё энерги авах дуртай, тантай ярилцах дуртай. За ийм хүн байна. За ингээд 1-р группийн маань уншлага дуслаа. Баярлалаа. За групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань сонгосон карт бол энэхүү карт маань байна те. За маш урт хэллэгтэй. Ер нь бол байгаль орчны одоо судлаач гэж юу яах юм бэ? Орчуулагдаж байна. Тэгтээ энэ бол та одоо газар дэлхийн энжел юм аа. Тэ та бол хүмүүсийг хамгаалахаар ингээд төрсөн тэ байгаль дэлхийгээ хамгаалах ан амьтад хамгаалах ийм одоо нөгөө нэг өвгөлтэй төрсөн ийм энжел юм байна шүү. За 2-р группийнхан маань маш бас сонирхолтой гоё карт гарч иржээ. За бүгдээрээ бусад хүмүүс маань таныг те ямар нүдээр хардаг вэ гэдгийг бүгдээрээ сонирхолтой. The Three of Pentacles, Queen of Pentacles, Magician, World, the Nine of Pentacles, Four of Wands, Three of Cups, the Three of Wands. За групп 2-ыг сонгосон хүмүүс маань гайхалтай бас тий Queen of Pentacles карт маань гарч иржээ. Энэ карт бол яг энэ сонголтын карттай бол бүр гоё маш гоё уялдана. Яагаад тэгэхээр энэ бол яг ийм дэлхийн ээж гэсэн ер нь бол утгатай. Байгаль дэлхийтэйгээ маш ойр тэ ан амьтдаа хайр инрэлтэй, байгаль ихтлгийдээ хайр инрэлтэй, хүн бүхэнд ийш тийш шудраг хандлагатай одоо тэ амлалтандаа хүрч чаддаг маш их юм хүчрхэг энергитэй ийм байгаль дэлхийн их байгаа. Тэгэхээр таныг бол үнэхээр тэ байгаль дэлхийгээс энерги авдаг, байгаль дэлхийдээ юм хайртай айгуу тийм гоё энергитэй хүн гэж хүмүүс хардсан байна. За тэгээд Three of Pentacles карт маань хамтрал буюу ер нь тэ хамт ажилладаг хүмүүс чинь тантай ажиллахдаа бол айгүй гоё урам зоригтой байдаг бах нэ. За Magician карт маань гарч ирсэн тэ Magician карт маань та бүхэн маань харж байгаа. За эндээс харах юм бол ер нь бол яг тэ энэхүү карт маань та дэлхийн ертөнцийн тэ яг энэ нөгөө дэлхийн ертөнцийн энжел гэдэг ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр магадгүй энэ бол ингээд те газар дэлхийтэйгээ ямар гоё ингэж холбогдож байна те. Яг Magician картны маань үндсэн логик бол ер нь бол бас айгүй тийм нөгөө сүнслэг те айгүй тийм мэдрэмжтэй одоо тийм карт байдаг. Тэгэхээр энэ бүхнээс ингээ харах юм бол та өөрийн хүссэн зүйлээ тэ байгаль дэлхийдээ хилээд тэ одоо жишээ нь ингээ гуйх юм болч гэдэг юм уу тэ таны хүсэл бол биелдэг гэдгийг бол та өөрөө ч мэддэг, хүмүүс ч таныг бас жоохон тийм нэг далдын айгу гоё тийм magician тэ magic юм ер бус ийм ид чидтэй зүйл байна гэж ингэж хардсан байна. За world card маань гарч ирсэн. Энэ карт бол ерөнхийдөө яг одоо ер нь ending карт байдаг. Нөгөө талаасаа бас маш юм гоё ингэж нөгөө тэ өөрийгөө ингэж шинжилэлт хийж чаддаг. Ямарваа нэг юмыг тэ ингээд нөгөө зууралтаад байдгүй. Айгу амархан ингэж орхиод дараагийнхаа шилжилт рүү айгу гоё явдаг тэ. Нэг хаалга хаагдахад нэг хоолго нэгддэг гэж ярьдаг тэ. Яг тэрнтэй адилхан та бол нэг зүйлтэйгээ тэгж хэд удаан зууралтаад байдгүй. Болохгүй бол хаалгыг хаалаа дараагийнхаа хаалгыг нийлээ тэ ийм гоё одоо тэ нөгөө хүсэл тэмүүлэлтэй хүн бахнэ. Ерөнхийдөө бол яг нөгөө хүсэл тэмүүллийн маань карт эндээс харагдан тэ Three of
Wands карт. Wands-ууд маань ер нь бол яг нөө fire буюу гал энергитэй гэдэг нь бол та бүхэн харж байгаа тий. 3 Wands маань гоё ингээ гал лассан. За энэ хүн бол аюу гоё нөгөө тий ингээд алс руу ингээ ширтчихсэн. Магадгүй гоё ирээдүйн хаан төлөө аюу тийм гал энергитэй тий ингээд аюу гоё хүсэл тэмүүлэлтэй ингэж амьдарч чаддаг. За би тий ирээдүйд би ийм зүйлийг хийж бүтээх ёстой. Би заавал тэрийг бол хийн гэдэг ийм маш гоё юм хүчтэй энергитэй ийм хүн байна. За Nine of Pentacles карт бол хүмүүс бол таныг харахтаа тэ маш гоё юм нөгөө нэг хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан. За яг ер нь бол single картууд байгаад идэг. Аюу тийм нөгөө хүчрэхэг independent гэдэг ярьдаг те. Аюу тийм бие даасан ямар нэг зүйлээр ингээд те гачигдаж одоо тэ нөгөө байхгүй ч юм уу те нэг байхгүй гэж хэлэх дургүй байх магадлалтай. Ер нь бол бүх юм сайхан болж ийн, амьдрал гоё юм те. Амьдралаас аюу гоё таашаалыг авч чаддаг. Ер нь бол ингээд аюу гоё тийм happiness-ийн карт байгаа. Ер нь хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа гэж бас хүмүүс таныг бол тэгж хардаг байна. За Four of Wands, Three of Cups. За энэ хоёр карт маань хоёулаа happiness-ийн карт байгаа. Ер нь бол найзууд чинь чамд аюу гоё итгэдэг те. Four of Wands карт маань бас л ингээд fire sign те 4 Wands байна. За 4 ийм зүйл байхад тэгээ энэ майхан маань бол мэдээж хэрэг унахгүй те. Тэгэхээр ер нь бол найз нөхд чинь чамайг аюу гоё ингээд нөгөө итгэж болох хүн гэж боддог. Танд бол маш их ингээд гоё итгэл найдвараа өгч чаддаг. За тэгээ хамтдаа ахтаа бүр амар гоё юм happy те одоо аз жаргалтай байж чаддаг. Ер нь бол яг нөгөө нэг дэлхийн ертөнцийн тий одоо газар хөрс одоо юу гэдэг дэлхийн angel гэж бол өөрөө чи харж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд ер нь газар дэлхийгээсээ бүр яг яалтчгүй аюу гоё энерги авдаг хүн гэдэг нь бол мэдрэгдэж байна. Яагаад тэгэхээр аюу тийм гоё энд бол ингээд те гоё гал асчсан гадаа майхантай те ингээд гоё 100 цаг те ингээд хөвчлөгдөж байна. За энд бол магадгүй энэ хүмүүс маань аюу гоё хөл нүцгэн те бүгдээр яг байгаль хийсээ гоё бас ингээд энергийг аваад ингээд хөгжилдөж байгаа ийм картай нь ер нь бол маш ийм гоё эрэг энергитэй хөгжилтэй. За nice те санд карт маань угаасаа гараад ирлээ. Санд карт маань бол тодорхой. За тэгээд ер нь гэр бүлийн уур амьсгал бол маш сайхан те ер нь бол яг одоо ингээд нэг байх ёстой бүх зүйлс таны амьдралд одоо ингээд байгаа бүрэн бүтэн гэдэг ийм зүйлийг бол хүмүүс хардаг, аз жаргалтай байдаг. Гэхдээ яг нөгөө тэгээ бас нөгөө талаасаа ингээд харах юм бол хүмүүс чамайг жоохон ингээд зүрх сэтгэлийн хувьд ингээд шарх аваад тэгээ жоохон ингээд дотгошоогоо болцсон шүү гэдэг бас нэг тийм зүйлийг хардсан байна. За Seven of Wands карт маань те энэ бол ингээд бясалгаад те ингээд одоо хэрвээ танд ийм асуудал те зүрх сэтгэл чинь шархалсан асуудал гарсан бол ер нь бол хүмүүс бас энэ талаар ажиглаад эннийхээ ард гарах гэж бол нэлээд ингээд тэмцэл хийж байгаа гэдгийг чинь бол харж байгаа юм байна. За Star буюу ингээд итгэл найдвар те healing те ямар нэгэн зүйлээс ингээд нэг хаалга хаагдаад нөгөө хаалга нэгддэг гэдэг энэ нөгөө нэг комментиг бол та өөрөө мэддэг учраас яаж иж жаад хэрвээ зүрх сэтгэл чинь шархасан ч гэсэн энэний ард гарч чадандаа гэж ингэж найз нөхөд ч юм бол хардсан байна. За тэгээд ер нь бол ингээл маш юм fire тэг юм гал энергитэй. За энэ энергийг бол ер нь бол яг таны үндсэн энерги бол ингээ маш гоё юм гал энергитэй. Тэ маш тийм хэмэрлэг ийм хүн байх нэ. За ингээд 2 дугаар группийнхан маань мундаг гоё энергитэй хүмүүс байх нь ингээ 2 дугаар группийнхан уншлагыг дуусгаж байна. Баярлалаа баяртай. За групп 3-ын маань уншлага эхэлж байна. За групп 3-ын маань уншлага эхлэхээс өмнө ерөнхийн нөгөө нэг энерги харах юм бол хүмүүс таныг айгуу тийм ажил одоо нөгөө эрдэм мэдлэгтэй, ном унших дуртай, өөрийнхөө зорилгын төлөө те бүр ингээ хичээнгүлэн зүтгэдэг. Ер нь бол маш их мэдлэг өндөртэй гэж хардаг байх магадлал өндөр байна. За ингээ бүгдээрээ хүзрөө бэлтгэе.
За group 3-ийн маань хүмүүсийг хүмүүс юу гэж хардаг вэ? За 4 of wands, 10 of wands, 10 of cups, moon, the 4 of swords, high priestess, 6 of cups, Queen of Pentacles. Queen of Pentacles картууд маань өнөөдөр бүр бүх групп дээр гарч ирж байна. За гайхалтай маа. За ерөнхийн ингээд энергийг харах юм бол хүмүүс яг хөө ингээд нөгөө ер нь бол өнөөдөр бол дандаа гоё эрг зүйлийн талаар те нөгөө нэг хэлхийг хүсэж байгаа. Гэхдээ зарим нэг жижигхэн сөрөг зүйлүүд бол орж ирж байгаа. Тэгэхээр бүгдээрээ эхлээд сөргөөсөө эхэлсэн дээр болоо гэж бодож байна. За таныг бол ингээд та бол ер нь бол ном, эрдэм мэдлэг те суралцах тэгээ суралцахууд бүр ингээд нэлээд ингээд шамддаг ийм төрлийн хүн байна. За хүмүүс бол чамайг харахтаа за эхлээд сөрөгтлийн хэлэхсэндээ тэгэхээр ер нь бол ингээд нөгөө амьдралд нэлээд ийм ачаатай хүн гэж хардсан байна. За 10 of wands карт маань та бүхэн маань ингээд харж байгаа те. Айгүй олон ингээд нөгөө энэ нөгөө сарлаган дээр одоо сарлаг юм да. За энэ дээр ингээд бүр ингээд ачаагаа багалчихсан те. Өөрөө бас ингээд чимдаамтай юмаа барьчихсан. Ингээ ер нь бол ингээ харахад бол айгүй тийм те ийм урт замыг ингээд энэ хүмүүс маань ингээд туулаад ингээд явж байгаа ч те. Дээрээс одоо ингээд энэхүү урт замыг маш юм хүнд ачаатаагаар энэ хүмүүс маань туулж явж байна. За тэгээд ер нь бол яг энэ гурван картнаас харах юм бол сэтгэл санааны хувьд бол таныг жоохон ингээд ийм тотгшоогоо те жоохон ийм нөгөө хүмүүсээс өөрийгөө тусгаарлсан. За магадгүй энэ нөгөө ном уншдаг ийм хүн болохоор нэлээ нөгөө нэг тийм одоо тотгшоо хүн гэж байдаг ч гэдэг нэг олон юм бол хүмүүстэй нэг яриад ах дуртай биш төрлийн хүн гэж хэлнэ. Яа тэгэхээр энэ картн дээр ч гэсэн та бүхэн маань харж байгаа те ер нь бол ингээд айгүй ингээд бүх зүйлсээс өөрийгөө ингээд тусгаарлцсан ганцаархнаа те маш олон номны хажууд сууж байна. Тэгэхээр ер нь номтой өөрийгөө нөхөрлүүлж эндээс айгүй их юм ирж энергийг олдог. За хүмүүс бол яалтчгүй таныг бол жоохон юм ганцаардах дуртай хүмүүст өөрийгөө жоохон нээдэггүй те дотроо жоохон юм шаналгаатай нэг хүмүүс ингээд нэг харагддаг штэ те яг юунд болоод ингээд зовоод идэм болоо гэд ингээд таныг хардаг. Гэхдээ танд бол өөрийн гэсэн хүн болгонд амьдралын бас нэг асуудал байгаа. Тэгэхээр та бол яалтчгүй одоохондоо бол нэг тийм хүмүүстэй нээлттэй биш байхыг боддог аль болох жоохон асагдмал байдаг. Өөрийнхөө тэ зүрх сэтгэл хайр дурлалын тал дээр бол бүр ингээд зүрхээ ингээ гаргаад тавьчихсан. Одоохондоо хайр дурлалыг хүлээж авах тийм сонирхолгүй тэ хүмүүс таныг харахтаа за энэ хүн рүү нэг ойртоод ч юм уу тэ хэрэггүй юм байна да. Яагаад тэгэхээр энэ хүн маань ер нь бол өөрийгөө жоох ингээ хүмүүсээс алслагдмал одоо тэ нөгөө хол байлгадаг. Одоохондоо хайр сэтгэлийн романс хүртэл ингээ эхлүүлэхэд бэлэн бус гэж ингэж таныг хардсан байна. За тэгээд ер нь бол яг эндээс ингээ харах юм бол одоо таныг хүмүүс юу гэж харж байгаа вэ гэхээр за энэ хүнд асуудлыг ингээд давахын тулд сэтгэл санаагаа ингээд те 10 of cups болгохын тулд буюу амьдралаа амар гоё ингээд те үнэхээр тултал нь аз жаргалыг мэдрэхийн тулд бүр нэлээд хичээж яваа те хүн байна гэж хардаг. Энэхүү ачаануудаа бүгдийн сайхан зэгцлээд эрдэм мэдлэгийнхаа хүчээр ч юм уу те та бол бүх сайн сайханд хүрнэ гэдэг ийм итгэлтэй юм аа гэж энэ хүмүүс хардаг. За тэгээд мэдээж хэрэг те суралцж байгаа, сурж байгаа ч гэдэм өөрийгөө одоо ингээ мэдэрч байгаа бүх зүйл чинь эцсийн үндэ болол та те ингэж бүхэл ингээд те сэтгэл санааны хувьд аз жаргалыг мэдрэх нь одоо энэ хүний хувьд хамгийн гол зүйл юм байна гэдгийг бол таны эргэн тойрны чинь хүмүүс хардаг. Энэ зүйлийн төлөө ингээд хичээдэг чинь бас аюу мэддэг буюу
тэ Ten of Cups-ыг авахын тулд та бол одоо сэтгэл зүрхээ тэ аюу гоо ингээ халихад салхисан тэ аз жаргалтай эцсийн үндэ ингээ энэ Four of Swords биш тэ ер нь ийм гоё аз жаргалтай амьдралыг эцсийн бүлэгтээ ингээд сонгохын төлөө хичээж ажиллаж байгаа ийм хүн гэж боддсон юм байна. Of Cups маань ер нь бол nostalgic буюу нөгөө нэг өнгөрсөн амьдралаа аюу тэгж ингэж боддог. Тэ яг тэр нөгөө хүүхэд ахуй цагтаа ямар их аз жаргалтай байсан, тэ ямар их хайрлагдж байсан бэ гэдэг ийм байдлыг аюу боддог буюу өнгөрсөндөө амьдраад идэм үү гэж хүмүүс бас ажигладаг байх хандлагатай шүү. За, Queen of Pentacles карт маань за үнэхээр бас гоё карттай байгальд ихтлхийгээсээ ингээд энерги авдаг. Энэ маань 3 одоо групп дээр маань гурван дээр нь гарч ирлээ. Тэгэхээр магадгүй энэ нөгөө нэг хүн бүрийн гэх юм уу Монгол хүн бүрийн эмгтээчүүд ер нь бол ийм нэг гоё хүмүүс гэдэг чинь тэ нэг халамжтай хайр өгч чаддаг тэ эхийн хайрыг өгч чаддаг нэг амлсандаа хүрдэг хүнийг халамжилж чаддаг бүр нэг тэ нэг тийм тулцсан тийм нэг гоё сайхан сэтгэлтэй ийм эмгтээчүүд байдаг. Тэгэхээр 3 групп дээр маань гурван дээр нь гарч ирсэн. Тэгэхээр та бол яалтчгүй л жинхэнэ Монгол эмэгтэйчүүд маань өнөөдөр эрэгтэйчүүд ч юм уу те жинхэнэ Монгол эрчүүд маань энэ уншлагыг үзэж байна гэж хэллье. За тэгээ Six of Pentacles карт маань яг нь ер нь бол нөгөө хайрыг те нэг дандаа ингээд өгөөд хасаа илүү авах нь бас их гоё штэ тэ. Тэгэхээр магадгүй та нэг ийм байдлаасаа болоод хүмүүст ингээд нөгөө хайрыг жоохон ингээд өгдөггүй жоохон хайр түгээхтэй жоохон хойрог байж магадгүй юм болов гэж бодлоо тэ. Жоохон ганцаараа байх туртай ном уншаал тэ сургууль соёлдоо яваал ерөнхийдөө нөгөө ингээд цагийг өнгөрөөгөөд байдаг. За тэгэл ер нь бол шин зүйлийг эхлэхэд бол хизээд бэлэн тэ аз жаргалтай байж чадчихээн хүссэн зүйлээ авч чадчихээн ганцаараа байхыг ерөнхийдөө одоо эрхэмлэж байгаа хамт олон чинь чамтай ажиллах маш их дуртай за мэдээж эрэг карьер сонголтын хувьд ч юм уу те өөрийгөө гоё нээж илрүүлэхийн хувьд бол маш олон гоё сонголтыг хийж аваа ер нь бол маш гоё юм нөгөө сүнсний сэргэлт гэж ярьдаг те Judgment card маань миний хэлээд байгаа ерөнхий санаа бол яг энэ нөгөө moon card те энэ маань бүр ингээ ус руу нөгөө ингээ шумбаад те одоо маш хэцүү байдалтай ингээд орж байгаа те за ингээд сар байна хоёр чун те ерөнхийдөө энэ бол жоохон moon бол жоохон юм нэг deep сэтгэл санааны emotional тийм даун тэгээд доошоо юм унсан сэтгэл санааны жоохон уналтын карт байдаг. Тэгтээ та эцсийн бүлэгтээ бол сэргэж чаддаг те өөрийгөө гоё өөрчилж чаддаг ийм хүн гэж бол таныг хардсан байна. За тэгээд ер нь бол хүсэл мөрөөдөл чинь биелээд ер нь бол тэгэл тэ хүсэл мөрөөдлийнхаа төлөө уйггүй хөдөлмөрлөж хичээж та ялангуяа маш их зүйлийг суралцдаг ийм төрлийн хүн гэж хайртай үнжинч те хамт ажилладаг хүмүүс чинь ингэж хардаг байх нэ. За ингээ групп 3-ын маань уншлага ингээ дуусч байна. Баярлалаа. Баяртай.